За ингээд та бүхэндээ өнөөдөр Гайсын 5 ахын дууснаар шүүдэр цэцэг хэмээх харангийн маш сайхан дууг зааж өгч. Тэгээд яагаад яг харангуй хөлбөрөөр заасангүй вэ гэхлээр нөгөө хүмүүс одоо ингээд дагаа тоглоод сурахад илүү амархан байх хөлбөрийн би илүү сонгож авсан л да. Тэгээд нөгөө яг харангуй хөлбөрөөр заах юм бол би бүр соологын заагаад бүр бүх одоо партитураар заамаар санагдсан. Тэгээд айгүй урт болчих واخ. Тэгэхээр хүмүүс одоо хамгийн их нөгөө амьд энгийн ганц акустик гитарын дээр тоглоод лавгаахын дуулаад цуглаад хүрсэн учраас яг энэ хөлбөрөнд бас хүргэе гэж бодлоо. Тийм үү? Камертон хамтлагийн бас айгүй гоё хөлбөр бас байдаг шүүдэр цэцгийн. Тэгээд маш олон хүмүүс гоё cover дээр үеийн cover бас байдаг. Тэгээд энэ дундаас яг дан банзан гитартай явж байгаа гэдэг утгаар нь Гайсын 5 ахын дууснаар та бүхэндээ өнөөдөр зааж өгч байгаа шүү. Энэ бол яг харангийн дууснаар явах юм бол амар юм том партитураар бүгднгийн заах гэж болчихно. Тэгэхээр яг тэрний яга жоохон таны бас яг хүмүүс нөгөө тэр орон бас тэрийг сонирхгүй ч гэж магадгүй гэж бодож өнөөдөр та бүхэн зөвхөн банцан гитартай хөлбөрөөр зааж өгч байгаа шүү. За ингээд харан хамтын дуусан шүүдэр цэцэг хэмээх дуу 5 ахын coverсноор 1990 киноны саундтракаар та бүхэн зааж өгч байгаа. За шүүдэр цэцэг Гайсын 5 ахын дууснаар зааж өгч байна. За бидэнд капо хэрэг болно. Капо маань 1-р лаадан дээр бааз чинь. За ерөөдөө капагүй хүмүүс байх юм бол зүгээр капагүйгээр яг миний тоглож байгаа капагүйгээр л доош нь тоглож бас болно шүү. За яг би яг капа авчих яг нэг лагаа ахын дуусан танаал буюу одоо яг өнгөн дээр ойчхонд бол тийм капа баазж байгаа. Капагүй зүгээр капа байхгүй одоо шивэл доо машор өнгөт яг энэ чинь л ингээ барай явчихна гэсэн үг шүү. За ерөөдөө сөөхөд аккорд ашиглана. Бидний дандаа мэддэг задгаа одоо open chord байгаа. Гэхдээ нэршлүүд нь жоохон өөр. Ягаад гэхээр нөгөө яг энэ чи капа авчихсан учраас нэршлүүд нь арай жоохон өөр болоод явчихж байгаа шүү. За эхлээд бүгдээрээ интро хэсгийг суръя. Интро хэсэг маань маш амархан. Эхлээд бидэнд ре бемоль мажор гэсэн аккорд хэрэг болно. Ре бемоль мажор. Ерөнхийдөө ингээ харах юм бол до мажортай гэж харагдаж байгаа. Гэхдээ ягаад ре бемоль гэж нэрлээд байна гэхэлэр до мажор бол энэ ч байдаг. Тэгээ яг энэчнээс тоглож байгаа учраас нөгөө өнгө нь хагас өнгө дээшлчихсэн регээс хагас өнгө доошлсон учраас энийг ре бемоль гэдгийг нэрлэж явж байгаа шүү. За ре бемоль мажор. За интрос маань ингэ болоо. За яаж вэ гэхлээр бидэнд ре бемоль мажор гэсэн аккорд одоо капо 1 дээр авчснаар одоо капоноос хойш 1 2-ын 1 капоноос хойш 4-ийн 2 капоноос хойш 5-ын 3 дээр. За дараа нь ре бемоль suspend аккорд болно. Тэгэхийн тулд энэ 1-р хуруугаараа ийшээ 1-р утсыг давхар дарчихна. Одоо 1 2 утсыг давхар дарчихна. Энэ яг байранда байна. Одоо эхлээд энэ open 1-р утас нь open дуурчсан бол дараагийнх дээр нь энэ чинь 1 лүүгээ дарчихна гэсэн үг. За эхлээд ре бемоль мажор. За одоо дараа нь ре бемоль suspend 4 гэсэн аккорд болчихно. Одоо энийга 1-р утсаа давхар дарчихна гэсэн нэг хуруугаараа. За ре бемоль мажор, ре бемоль suspend. За энэ том нь ингэж болоо. За бадман одоо яаж тоглох вэ гэхээр ре бемоль мажороос юм уу эхэлнэ. За эхлээд бүгдээрээ яг хэрэг болох аккордуудаа эхлээд дараалалаар сураад авчих. Яг дууныхаа дараалал гэсэн. Эхлээд бид ре бемоль мажор. За дараа нь си бемоль минор гэсэн аккорд. Гэхдээ ерөнхийдөө ля минортай яг адилхан EM гэсэн аккорд яг адилхан нэг одоо ладаар хагас нэг ладаар дийсэн буюу хагас өнгөөр дийсэн харагдаж байгаа. Гэхдээ бидээс нөгөө яг дийсэн өнгөөр нийлээ явж байгаа шүү. За си бемоль минор гэсэн аккорд 2-ын 2-р утасны 1-р лад 4-р утасны 2-р лад 3-р утасны 2-р лад. За дараагийн аккорд маань фа минор гэсэн аккорд. Ер нь бол ингээд капаго тохиолдолд ми минортай яг адилхан. Энэ капа толчвол нөгөө фа минор яг энэ аккорд гэсэн үг л дээ. Энийг нөгөө капа барьж учраас ингэж барихгүйгээр энэ чинь дарж гэсэн үг. Фа минор 5-ын 2 4-ийн 2. За дараа нь ми бемоль минор. За ийм аккорд 1-ийн 1 3-ийн 2 за 2-ийн 3. За дараа нь соль бемоль мажор гэсэн аккорд. За бидний мэдгээр фа мажорт яг адилхан. Фа мажор л энчээ барьдаг. За энэ болохоор энчээ барьж байгаа. Тэгээ соль бемоль минор соль бемоль мажор гэсэн аккорд болно. За дараа нь буцаад фа минор гэсэн аккорд болно. За дараа нь дахиад ми бемоль минор.
За дараа нь ля бемол мажор. За бидний мэдгээр бол яг соль мажортай адилхан. Яг энэ ч бид нар соль мажор барьдгийг энэ ч ингэ барьчих гэсэн үг. Нэгдүгээр утасны урдуулаад, хоёрдугаар утасны урдуулаад, тавдугаар утасны хоёрдуулаад, зурдугаар утасны гуравдуулаад. Ля бемол мажорын дараа буцаад ре бемол мажор. За бад маань яг энэ дараалал явчихна. За бүгдээрээ бадгаа яг саяны сурснараа аккордынхаа дараалалаар аялаад үзье. За юм болж байна. За одоо бүгдээрээ бадгаа нэг тоглоод дараалал нь тоглоод нэг дуулаад аялаад дуулаад үзье. За би солоо одооцоо ч гэсэн та бүхнийхээ төлөө одоо ингэ чадан ядан дуулж байгаа шүү. Батман маш амархан ингэдэгэн аккордын дараалалаар ингэ давтаа бичиж байгаа. Сая бүгдээрээ бадгаа сурсан. Одоо бүгдээрээ дахилтаа сурцгаая. За бидний дахилт нь маань ямар аккордын дараалал хэрэг болох вэ гэхлээр эхлээд соль бемол мажор. За яаж дарж юм гэхээр капон сууч нэгдүгээр лад тэгээд 3-ын 2 5-ын 3 4-ын 3. За дараа нь соль бемол мажор байсан. Одоо соль бемол минор болгоно. За тэхийн тулд энэ дунд хуруугаар авчихна зөвхөн. За үүний дараа фа минор гэсэн аккорд. За соль минор байсан. Одоо фа минор болохын тулд юу нь хууч бидний зүг капогод тохиолдол ингэж барих аккорд. Одоо капод учраас зүгээр энэ чинь ингэ барьчихна гэсэн. Капонс хоошо 5-ын 2 4-ын 2. За дараа нь си бемол минор. За дараа нь ре бемол ми бемол минор. За дараа нь ля бемол мажор. Тэгээ ре бемол мажор. Одоо хамгийн их дуу маань ихэлтэй аккорд гэсэн үг шүү дээ. Би чамаа шүдэр цэцгийн дибэнчимэн дусад болсон юмда шүрэ бороны достас чамаг лхан. За одоо бүгдээрээ бадаг болон дахилтаа интротоо эхнээс нь бүгдийг нэг бадаг нэг дахилт интро гэдэг эхнээс нь бүгдийг нийлүүлээд нэг тоглоод үзье.
За баруун гарын цохилт маань маш амархан ерөөсөө доошоо гэж зохио явчихна. За бүгдээрээ дуудаад тоглоод үзье. Ерөөсөө доошоо нэг аккордноо доошоо хоёр удаа зохиол явуулж болно. Доошоо хатгоос. Доошоо Ингээл явна. Эсвэл нэг аккорд нөр хоёр удаа дээрээс нь доошоо чиж. Аккорд соллоо. Аккорд соллоо. Аккорд соллоо. Аккорд соллоо. Ингээл явчих маш амархан. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байрлах 400 удаа өнгөтэй subscribe гэсэн товчгоор үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд болон байрлах нөгөө subscribe гэсэн дүүжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давка түүнээс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчлуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.